Одоос яг 4 жилийн өмнө би ажилд ороод турхаа мөртлөө юм гүзээтэй болж эхлээд за би ер нь би организм юм жоох өөрчлөхгүй бол гадаад үзэмжиндээ жоох анхаарахгүй болохгүй юм байна гэж одоо анх фитнест бол хөл тавьж исэн. Тэгээд тэрнээс хойш хичээлж эхлээд ер нь бол гадаад үзэмж болоод дотоод эрүүл мэндэд анхаарч гэснээр бол анх одоо фитнест явж ихсэн төвтэй. Нэгдүгээрт би маш одоо эрүүл амьдрал хэм маягтай болж байна. Хоёрдугаарт цагаа зөв зохистой өнгөрүүлж байдаг. Тэгээд фитнес спортоор хичээлдэг хүмүүс үргэлж одоо гоё нэрхтэй гоё хүмүүс байдаг. Энэ хүмүүстэй үргэлж байна гэдэг байна бол айгүй гоё орчин одоо гоё нэрхтэй хамт олонтой гоё нэрхтэй газар бол байдаг. Фитнесээр хичээлж өөрийнхөө одоо зорилготой хүрэхийн тулд маш олон зүйлс нөлөөлнө л дөө. Дотоод болон гадаад хүчин зүйлс нөлөөлнө. Мэдээж гадаад хүчин зүйлс нь бол одоо өөрөө явж байгаа фитнесийн орчин хамт олон багш дасгалжуулагч нар гэр бүл найз нөхөд гэдэг ч юм уу те тэр зүйлс нөлөөлнө. Болоод буюу хүн өөрөө л бүх зүйлийг бол хийх ёстой. Тэрний дунд яг өөртөө зорилгоо тавиад, зорилгоо маш тодорхой тавиад би тэдэн килограммжийн хасна эсвэл тэдэн килограмм булчин нэмнэ. Би энэ залуу шиг болно, би энэ бүсгүй шиг болно гэдээ өөртөө маш тодорхой зорилго тавиад, зорилгоо маш тодорхой гаргасны дараа төвчээртэй байх хэрэгтэй. Зорилгодоо үнэнч байх хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацаа, одоо аз жаргал, олон одоо муу зүйлстэй. Тэгээд мөнгө төгрөг гэх мэт маш олон зүйлсийг золиослох хэрэгтэй. Гэр бүлээрээ байх юм чинь гэр бүлээрээ тэр орчинд бүх зүйлийг хийж болохоор байвал гоё. Жишээ нь хүүхэд нь агарын теннис ч юм уу ямар нэг спортоор хичээллээд эхнэр нь тоноо тойроод аягүй гоё гүйдэг тийм гоё орчинтой. Миний харин яг хичээлдэг фитнес заал гадаад яг л гадны жим ямар байдгүй яг тэр бүх зүйлийг хангасан те тоног төхөөрөмжүүдтэй багш дасгалжуулагч нар хүртэл мэрэгжлийн магадгүй одоо миний шүтэж явдаг Арнольд Шварценеггер хүртэл дасгалжуулагч байдаг ч юм уу те. Тийм байвал гоё бах. Тэгээ гэр бүлийнхэн гишүүн бүрт зориулсан өөр ингэ сонслогтой спортын орчин бүрдүүлсэн байвал тэр бол хамгийн гоё спорт хотох юм бол. Би өөрийнхөө яг одоо амьдарч байгаа байраа томруулах гээд нэлээд олон хотхон байр сонирхож үзсэн л дээ. Тэгээд тэр дундаас бол Санто хотхон надад нэлээд таалагдсан. Яагаад гэх юм бол миний амьдралын өөрийн хэм маяг бол ажилгүй завгүй амьдрах би өөрөө залуу хүн. Хоёрдугаарт спорт гэдэг зүйл бол миний амьдралаас сайшгүй зүйл. Тэгэхээр энэ хоёр зүйлийг маань хостуулж одоо амьдрахад Санто хотхон надад маш их таалагдсан л да. Нэгдүгээрт смарт технологиг бол Монголд анх удаа ашигласан юм байлээ. Тэгээд би маш олон найзуудтай хамтарч бас олон одоо ажил прожект төслүүдийг бол хийдэг. Тэгэхдээ мэдээж ингээ гадуур дотор яваад хахад офис асуудалтай байдаг. Тэгтэл co-working space буюу тэр зүйлийг шийдэж өгсөн. Би гэрээсээ гараад маш ойрхон газар ажлынхаа хамтрагч нарыг дуудаж уулзаад төслүүдэд хамтраад хийх боломжтой. Тэр нь одоо маш их таалагдсан. Хоёрдугаар гэх юм бол мэдээж гэр бүлээрээ байна. Гэр бүлээрээ эрүүл амьдралтай аяах аюулгүй. Тэгээ мөн гоё спортлог эрүүл байхад бол маш олон зүйлсийг шийдэж өгсөн юм байлээ. Тэдгээр нэг нь бол хотгон руугаа ямар ч машин орохгүйгээр шийдэж өгсөн. Энэ бол маш том давуу тал. Яагаад гэх юм бол манай одоо ихэнх байр хотгонууд бол одоо машинууд орж ирдэг. Хүүхдээ гаргаад тавихад бол тоглоулахад бол байнгын санаа зовоостой байдаг. Энэ асуудлыг шийдэж өгсөн таалагдсан. Тэгээд доор фитнестэй гадаанаа гүйх гоё талбайтай. Тэгээд мөн агарын теннис гэх мэтчлэн спортын маш олон зүйлсийг цогцоор шийдэж өгсөн нь бол надад маш их таалагдсан. Амралтын өдрөөрөө сайхан ихнэр хүүхдээ аваад үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхаад очиход бол маш ойрхон юм билээ. Тэгээ ингээ бодохоор яалтчгүй одоо миний амьдралын хэм маягт маш тохирсон хотхон бол Санто хотхон юм байна гэж утсан. Миний сонголт Санто Smart Apartment.